Өвөр ханган аймгийн түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан өвөр ханган алдартнуудыг бэлэгдсэнд мөнхлээ. Өвөр ханган аймгийн 30 улс замын хараад Монгол улсын гавьяат багш Донгитын банзрагч. Донгитын банзрагч нь 1946 онд Өвөр ханган аймгийн 30 улс суманд төржээ. Тэрээр 9 настай гүн нарийн сумын баг сургуульд элсэн орж улмаар 30 улс сумын 7 жилийн сургууль, аймгийн төвийн 10 жилийн 1-р сургуулийг 1966 онд төгссөн. 1971 онд Монгол улсын их сургуулийн математикийн ангийг математикийн багш мэргэжлэр төгсжээ. Банзрагч нь 1971-ээс 1975 онд Баянгол сумын 10 жилийн сургуульд багш захирал, 1975-аас 1977 онд Арвагэр сумын 1-р 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1977-аас 1985 онд Хар хорон сумын 10 жилийн сургуульд захирал, 1985-аас 1989 онуудад Хожирт сумын 10 жилийн сургуульд захирал, 1989-ээс 2001 онуудад аймгийн 1-р 10 жилийн сургуульд дэд захирал, хичээлийн эрхлэгч, 2001-ээс 2007 онд аймгийн 2-р 10 жилийн сургуульд захирал, 2007 оноос одоо хүртэл Ачтан ирээдүйн компанид дэд захирлын ажил эрхэлж байна. Тэрээр боловсролын системд 36 жил ажиллаж, үүнээс 33 жил нь аймгийн томоохон 10 жилийн сургуулийн захирал, дэд захирал, хичээлийн эрхлэх зэрэг ажлыг хийж, 17 жил хөдөө сумын сургуулийн захирлаар ажиллаж, сургуулиудын сурлагын чанарыг сайжруулах, материаллык баазыг бэхжүүлэхэд 13 шин санаачлаг гаргаж, 30 гаруй бүтээлч ажил хийж, үр дүнг тооцсон ажилласнаар хариуцсан ажиллаж байсан Баянгол, Хар хорон сумын сургуулиуд нь улсын тэргүүний сургууль болсон бахархан амжилт гаргасан юм. Банзрагч багш хариуцсан ажиллаж байсан сургуулиудынхаа материаллык баазыг бэхжүүлэхэд олон 10 бүтээлч ажлууд хийсэн нь одоо ч ил тод харагдаж байна. Тухайлбал Хар хорон сумын 1-р сургуулийн дотор байрны барилга, гал тогоо эсгэлээд, нийтийн жорлон одоогийн ашиглагдсаар шаардлага хангасаар байна. Хар хорны сургуулийн шинэ хичээлийн байр ашиглалтанд орж, кабинетийн системээр хичээллэж ирсэн сурлагын чанарт өндөр нөлөө үзүүлж, ихтэй сургуулийн хуваарийг илүүтэйг тус сургуулийн сурагчид авч байлаа. Тиймээс энэ сургуульд багш банзрагчаар хичээл заалгаж, сурч төгссөн эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдар зууднууд олноо төрөн гарсан байдаг. Банзрагч багш 36 жил ажиллахдаа 33 удаагийн төгсөлтөөр 8 дугаар ангийн 4450 шав, 10 дугаар ангийн 6690 шав нарт төгсгөн ажил амьдралд нь хүргэсэн нь түүний хөдөлмөрийн бахархал юм. Ахмад багшийн хувьд залуу захирлууд хүмүүжлийн эрхлэгч нийгмийн ажилтнуудад сургууль удирдах арга барил, хамт олныг төлөвшүүлэх нь эцэг их албан газруудтай хэрхэн яаж ажиллах вэ? Өсвөр үеийнхнийг гэмтэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч 8 удаа 600 гаруй багш нарыг хамруулжээ. Банзрагчийн Хар хорон сумын 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байх үед аймгийн бүх сургуулиудын захирал, пионерын удирдлагч нар Хар хорны сургууль дээр пионер сурагчдын чуулганыг хийн, тус сургуулийн дуршлагыг судалгаар боловсрол соёлын газар дараах дуршлагуудыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэр гарган ажиллаж байсан нь багш банзрагчийн бүтээлч үйл ажиллагааны илрэл юм. 1-р ангийн сурагчдыг хугацаанд нь уншуулж цэвэр сайхан бичүүлж байгаа. Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгож, хөдөлмөрийг өргөтгсөн сургууль хөдөлмөр амралтын туслан ажиллаж байгаа. Дотор байрны сурагчдыг амт чанар сайтай хоол хүнсээр хангаж байгаа. Дотор байрыг гэрээ нөхцөлд ойртуулан амьдрах ая духтай орчин бүрдүүлсэн. Үйлдвэр албан газрууд сургууль хоорондын шефийн холбоог өргөжүүлэн ажилчдынхаа хүүхдийг тойрон аяллаар аялуулдаг. Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар хийж буй шинэлэг ажлууд сургуулийн орчинд огжуулан моджуулж байгаа. Байрны сурагчдыг чанар сайтай хоол хүнсээр тогтмол хангахын тулд төмөс хүнсний ногоо хадгалах зойр хийсэн, махыг шуудалж хэрэглэх зэрэг туршлагуудыг нэвтрүүлэхээр газар дээр нь үжүүлж заавал нэвтрүүлэх туршлага болгож байсан юм. Банзрагч багшийн боловсролын салбарт олон жил өр бүтээлтэй ажилласан, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 7-8-5 жилийн гавшгааж ардын боловсролын яамны хүнд жуух бичиг, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, ардын боловсролын тэргүүний ажилтан, алтан гадсадан, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн ядан 2021 онд Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагнуулжээ.